Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бурхны хаанчлал дэлхий дээр гарч ирлээ нэвтрүүлэгт тавтай морилно. Би Гэчин байна. Орчин үеийн дэвшилтэт технологи, эд материалын баялагын эрэнд амьдрал урд өмнөхөөсөө илүү тухтай, цэцэглэн хөгжсөн мэт харагдаж магадгүй. Гэсэн хэдий ч салж сарнсан гэр бүл, ажлын дарамт, тэгш бус үл тоомсралсан нийгэмтэй тулгараад улам олон хүн дотроо урд өмнө хизээч мэдэрч байгаагүй хоосрол төөрөгдлийг мэдэрдэг. Тэд зовлон зүдүүрээсээ хэрхэн ангижрахыг, эсвэл юу хийх нь зөв болохыг мэддэггүй. Тэдэнд амьдралын зорилго дутмаг, ирээдүйн чиг баримжаа байдаггүй. Энэ дотоод хоосныг нөхөхийн тулд олон хүн ёримууд шиг хандлагыг дагсан. Зарим нь арх, мансруулах бодис зэрэг мэдрэхүйн өдөөлтөд автаж, зарим нь зугаа цэнгэл, хүсэл тачаалаар өөрийгөө мэдээгүйжүүлж, зарим нь мөнгө, махан биеийн таашаалыг улааран хөцөлддөг. Гэвч эдгээр таашаал нь зөвхөн түр зуурын тайтгарлыг авчирч, зүрх сэтгэл дэх хоосон байдал, төөрөгдөл нь удалгүй эргэн ирдэг. Энэ бол мэдлэг шинжлэх ухааны юр шийдэж чадахгүй асуудал юм. Харамсалтай нь олон Христэд итгэгч мөн л ийм хүнд байдалд орсон байдаг. Тэд өдөр бүр залбирч, Библийг уншиж, цуглаанд оролцдог. Гаднаа тэд шашны зан үйлийг сахиж, Библийг бат сахидагч, сүнсээрээ хоосорч төрөлцснөө мэдэрдэг. Тэд урдах замаа харж чадахгүй, эзний оршихуйг мэдэрч бүрч чадахгүй. Олон Христэд итгэгч эзний сургаал, тушаалуудыг сахиж чаддаггүй. Нүгэл үйлдэж нүглээ улайх мөчлөгт байнга гацдаг. Тэд өвчин эмгэг, гэр бүлийн зөрчил, ажлын ачаалал, янз бүрийн уруу таталттай тулгарахдаа эзний санаа зорилгод нийцсэн байдлаар хэрхэн үйлдэхээ мэддэггүй. Итгэл нь байнга ганхдаг. Нэгэнтээ Бурхны тэдэнд өгсөн нэгүүлсэл, ёроолыг дурсах нь итгэлийг нь түр зур бэхжүүлж чаддагч. Бодит амьдралын асуудлуудтай дахин тулгарх үедээ тэд төөрөлдсөн хэвээр эзний санаа зорилгыг ухамсарлаж чадахгүй, хаашаач явах газаргүй байдаг. Гэр бүл нь үе удмаараа Христэд итгэсэн удаан хугацаанд итгэсэн итгэгчид ч ийм байдалтай байдаг. Ялангуяа 2000 оноос хойш итгэгчид эзний эргэн ирэлтийг угтан аваагүй байсан тул шашны ертөнцийн эзгүрэл улам бүр ноцтой болж хүмүүсийн итгэл улам бүр хөрсөн. Тэдний олонх нь бас ёримууд шиг хандлагыг дагаж эхэлсэн. Тэд зүрх сэтгэл дэх хоосрлоо нөхөхийн тулд алдартнуудыг шүтэж, цэнгэж, онлайн тоглоомд ташуурч, хэтрүүлэн ууж, мөрийтэй тоглож, мансруулах бодис хэрэглэн, өдрөөс өдөрт дороотолтуунд амьдарч, нүглээс ангижирч чадахгүй байсан. Эзэн Есүс ингэж хэлсэн: хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдардаг. Өөрт нь миний өгөх уснаас уудаг хинч хизээч цангахгүй. Эзэн Есүсийн үгээс бид хүн ганцхан талхаар амьдардаггүй, харин Бурхны үгийн хангалт хэрэгтэйг харж болно. Зөвхөн Бурхны үгийн байнгын хангалт удирдлагаар л хүн төрлөختөн түүний ёроол удирдамжтойр амьдарч чадна. Бурхантай хамт байснаар л бид хоосон амьдралаас зогтож, уруу таталт, нүглээс хол байж чадна. Бурхны үг дангаараа бидний зүрх сэтгэлийн хэрэгцээг хангаж, зүрх сэтгэлийг маань цаашид өлсөж цангахгүй, хоосорч төөрөлдөж бодлохгүй байлгадаг. Бурхны үгийн хангалттайгаар хүмүүс сүнсээ мэдээгүйжүүлж, хоосон өдрүүдээ өнгөрөөхийн тулд ертөнцийн зугаа цэнгэл, өдөөлтийг хөцөлдөхөө болдог. Харин тэдний зүрх сэтгэл амттай сайхнаар дүүрдэг. Зөвхөн Бурхны үг л бидэнд тулгардаг бүх асуудлыг шийдэж, бэрхшээл бүрээс гаргаж, нүглийн болжллоос чөлөөлж чаддаг. Түүний үг л бидэнд амьдралын зүг чигийг харуулж чадна. Саяхан манай сурвалжлагчид Нью-Йорк, Пенсильвани муж дахь 2 чуулганд зочилсан юм. Дараа нь сурвалжлагчтай холбогдож, орон нутгийн Христэд итгэгчдийн чуулганы амьдралыг мэдэрч, тэд хэрхэн амийн амьд усыг олж, зүрх сэтгэлдээ тэжээл авсныг сонсоцгоё.
Hello everyone, my name is Aria Rios. Сайн байцгаана уу? Намайг Aura Rios гэдэг. Би Америкаас сурвалжилж байна. Өнөөдөр үдээс хойш төгсгөчд бурхны чуулганы ах эгч нар энд Пенсильванид цугларч байна. Тэд хамтдаа магтан дуу дуулж, бурхны үгийг уншиж, бурхан амьдралыг нь өөрчилсөн тухай гэрчлэлээ хуваалцах гэж байна. Ингээд энэ гайхалтай эрч хүчтэй чуулганы амьдралд тэдэнтэй нэгцэцгээе. 10 дугаар сарын 4-нд Дорны стандарт цагаар Пенсильвани дахь төгсгөчд бурхны чуулганы Христэд итгэгчид хамтдаа цугдаж, бурхны үгийг уншин туршлагаасаа хуваалцаж, бурхныг магтсан магтан дуу дуулав. Цуглаан дулаан уур амьсгал дунд эхэллээ. Сайн байцгаана уу ах эгч нараа? Намайг Алисия эгч гэдэг. Та бүхнийг бичлэн уулзаж нөхөрлөхөөр ирсэнд баярлалаа. Та нар намайг сонсож байвал алга ташаарай. Христэд итгэгчид чимээгүй болж залбирсны дараа хамтдаа магтан дуу дууллаа. Бүхий л дэлхий баярлаж, бурхныг магтаж байна. Цуглааны үеэр Христэд итгэгчид төгсгөчд бурхны чуулганы бүтээсэн киног үзэв. Сүйрлийн үеэр эзэнтэй уулзсан нь. Энэхүү кино нь Торонтогийн олон улсын Нолливуудын 9 дэх кино наадмаас шашны шилдэг кино зэрэг 3 шагнал хүртсэн юм. Гол дүрийн баатрын сүйрлийн дунд үнэн замыг ирж хайсан туршлагаар дамжуулан Библи зөгнсөн их сүйрэл аль хэдийн эхэлсэн. Бид сүйрэл дунд амьдарч байгаа. Зөвхөн бурхны ажлыг идэвхтэй ирж хайж, эзнийг угтан авснаар л сүйрлээс амьд үлдэж чадна гэдгийг уг кино харуулдаг. Бурхан 1991 оноос албан ёсоор ажиллаж үг хэлж эхэлсэн тул бурхны үг бурхныг дагдаг хүмүүстэй байнга хамт байсаар ирсэн. Бурхны үг тэднийг байнга залж чиглүүлж, тэдний өсөлт, өөрчлөлт, олж авсан зүйл нь бүгд бурхны үгийн хангалт өдөрдмжийн үр дүн. Амен. Хэрвээ бурхан биечлэн ажиллаж үг хэлхийн тулд мах бод болоогүй бол бид өнөөдрийг шиг ашиг хүртэхгүй байх байсан. Бие махбодтой болсон бурхан биечлэн ажиллаж үг хэлээгүй бол бидний хэнч сүүрлийн үеэр амьд үлдэж чадахгүй. Хэнэн ч аврагдаж чадахгүй. Тийм шүү. Тийм ээ. Эзэн талархъя. Эзэн талархъя. Намлаж гэрээсээ хол үүрэг гүйцэтгсэн энэ жилүүдэд би хэдэн их сүйрлийг туулж сүйрэл тохиолдохыг нүдээр харсан. Эдгээр зүйлийг туулах бүрдээ би төгсгөчд бурхныг хүлээн авсандаа маш их баярлаж. Амен. Бурханд итгэх итгэл минь нэмэгдэж. Бурхны сүйрлийн өмнө ажиллахаар ирж сонгосон хүмүүсээ сүйрлийн үеэр өдөртөх нь маш чухал, маш ач холбогдолтой гэдгийг Амен. зүрх сэтгэлдээ баталгааж болсон. Амен. Ач холбогдол нь үнэхээр их. Амен. Бурхны бодол тэнгэрээс өндөр, хүмүүс ухан ойлгож чадахгүй ч бас маш бодит. Бурхан л хүн төрлөختөнд санаа тавьж үргэлж бодож байдаг. Амен. Бурхан хүнийг маш их хайрладаг. Бурхны хайр маш их. Бурхны нэгүсэл маш уужим гэдгийг Амен. би гүн гүнзгий мэдэрсэн. Амен. Амен. 里有满头白发的老人，也有阳光灿烂的少年。手挽着手，肩并着肩，终于同心看看中国面。
心可以今后人纷纷，心灵相通，成为生命的知己，是神的爱，神的话语，把我们紧紧相连。 Киног үзсний дараа Христэд итгэгчид сэтгэгдэл ойлголтоо хуваалцав. Тэд Бурхны үгийг судалж, чуулганы амьдралд оролцох нь үнэхээр чухал болохыг ухаарсан юм. I'm a really new Би чуулганы шинэ гишүүн. do my best to answer this Суурил улам оширч, ширүүсэж байгаад би үнэхээр итгэдэг. catastrophes are happening. Тиймээс надад үнэхээр хэрэгтэй зүг чигийг олохоор Бурханд хандсан. But I'm Сүйрлээс амьд үлдэж аврал олж авахын тулд миний ойлгосноор бол бид Бурхны үгийг уншиж, үннийг сонсох хэрэгтэй. Бурхны хойнд Бурхныг танина. Бид Бурхнаар шүүгдэнэ. Амьд үлдэхийн тулд бид нүглийнхаа үнцгийг гүнзгий эргцүүлэх ёстой. Ингэснээр бид цэвэрлэгдэж, ариусгагдах болно. Амен. Of reading and learning from Almighty God's words. Би төгс хүчит Бурхны үгийг уншиж байгаа. Энэ үг үнэхээр эрх мэдэлтэй, агуу хүч чадалтай. Зүрхийг минь нэвт сүлбдэг. Яг л тэр чамтай ярьж байгаа юм шиг санагддаг. Түүний үг намайг хүчрхжүүлж, өөрийгөө мэдхэд тусалдаг. Би өөрчлөгдөж, дуулууртай дагахыг хүсдэг. Би өөрөө үнийг хийж чадахгүй. Бид Бурхны хүслийг дагах ёстой. Би нэг туршлагаасаа хуваалцъя. Би 25 орчим жил тамхинаас гарах гэж удаан оролцсон. Гэхдээ Бурхны үгийг хэрэгжүүлснээр эцэст нь тамхинаас гарсан. Энэ маш хэцүү ч дуулууртай дагаж хэрэгжүүлэх ёстой. I feel that having an active church life is extremely Итгэвчтэй чуулганы амьдрал туйлын чухал гэж би боддог. Бид Бурхны үгийг уншиж, сонсох үед тэр нь бидний амийн талах, өдөр тутмын талах болдог. Видео үзэх нь Бурхны үгийн ойлголтыг гүнзгийрүүлдэг. Магтан дуу дуулах үедээ бид магтаал алдрыг төгс хүчит Бурханд өргөдөг. Үүргээ гүйцэтгэх үедээ бид түүнийг үнэлдэгэ. Түүгээр сонгогдсноо үнэлдэгэ Бурханд харуулдаг. Бид хариу барьж Бурхны хойндыг буцаан авчрахыг хүсдэг. Гэхдээ хамгийн чухал нь Аура ихчийн хэлснээр нөхөрлөл юм. Та бичлэн ирж нөхөрлөх үедээ бэрхшээл, амьдралын туршлага, ялалтын гэрчлэлээ хуваалцаж чадна. Зарим ах эгч хулчиж яахаа мэддэггүй учраас хуваалцдаггүй. Гэвч туршлагаа хуваалцахыг чинь сонсоод тэд гээгээрч урам зориг авдаг. Энэ нь тэдэнд туршлагаа илэрхийлэх эр зориг өгч тусалдаг. Хамгийн чухал зүйл бол бид нэг нэгнээ өсгөдөг. Амен. Анна ихчийн хэлсэнчлэн Бурхны үг бол Христэд итгэгчдийн хувьд амийн талах юм. Христэд итгэгчид дайзан дээр гарч төгс хүчит Бурхны үгийг уншлаа. Almighty God says, Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Энэ удаад Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэлжирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнчлэн энэ нь Бурхны махбод болсон хоёр дахь бие төдийгүй бас махбодод Бурхны иргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэлжирийн махбод. Түүнийг хараад чи түүнээс бусдаас онцгороод байх юм олж харж чадахгүй ч урд өмнө нь хизээж сонсож байгаагүй үнэнийг түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн махбодол Бурхны бүх үнний үгийн биелэл. Эцсийн өдрүүд дэх Бурхны ажлыг үүрэгч, Бурхны зан чанарыг бүхэлд нь хүнд ойлгуулдаг илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурхныг харахыг асар ихээр хүсдэггүй гэж юу? Чи тэнгэр дэх Бурхныг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж юу? Чи хүн төрлөختний хүрэх газрыг харахыг үлэмж ихээр хүсдэггүй гэж юу? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ. Тэр бас чиний ойлгодгүй үннийг хэлж өгнө.
Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан нэг хамар хоёр нүдтэй тун гойд зүйлгүй бурхан ч гэлээ. Хэрв энэ хүн байгаагүй бол тэнгэрүүд болон газар асар их өөрчлөгдөх байсан. Энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж газар дэлхий эмх замраагүй байдалд автан бүх хүн төрлөختөн өсөглөн тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь бурхан та нарт харуулна. Хэрв эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон бурхан та нарыг аврахаар ирээгүй бол бурхан бүх хүн төрлөختнийг аль эрт тамд устгах байсан. Хэрв энэ махбод байгаагүй бол та нар үрд хүнд нүгэлтэн болж үргэлжийн мөхөд цогцос болох байсан гэдгийг тэр та нарт харуулна. Хэрв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрлөختөн асар их гай гамшигаас зайлсхийх боломжгүй болж эцсийн өдрүүдэд хүн төрлөختөнд бурхны оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зогдох боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрв энэхүү эгэлжирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж үхэж чадахгүй мөртөө үхэл гуйх байдалд орох байлаа. Хэрв энэ махбод байгаагүй бол та нар үннийг олж авч өнөөдрийн бурхны сэнтийн өмнө ирж чадахгүй. Харин жигшүүрт нүглийнхаа улмаас бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ бурхан махбодоор эргэж ирээгүй бол хиндэж аврагдах боломж олдохгүй байх байсан. Энэ махбод ирээгүй бол бурхан аль эрт хуучин эрен үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал хоёр дахь удаага бие махбодтой болсон бурхныг та нар голсон хэвээр байх уу? Та нар энэхүү эгэлжирийн хүнээс ийм их ашиг тус хүртэж чадах байтал яагаад түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ? Амен. Пенсильвани Христэд итгэгчид ойлголт олж авсан зүйлээ хуваалцав. Тэд бие биеэ урамшуулж нэг нэгнийхээ туршилгаас өсөж хөгжин дараагийн цуглаанаа тэсэн ядан хүлээж байлаа. Шин эрен үеийн чуулганы амьдрал бурхны үгийн тасралтгүй хангалт усалгаагаар дүүрэн байдаг. Христэд итгэгчид бурхны үгийг идэж ууж туршлагачийн хэрээр зүрх сэтгэл нь тэжээгдэж тэтгэгддэг. Тэд аажмаар зарим үннийг ойлгож эхлэн сүнслэг амин өсдөг. Тэдний итгэл улам бүр хүчрхэгжиж бурхны үг хүмүүсийг үнэхээр өөрчилж аварч чадна гэдгийг улам ихээр мэдэрдэг. Одоо камеруудаа Нью-Йорк мужидах төгсөжид бурхны чуулган руу чиглүүлж тентхийн Христэд итгэгчид юу туулж олж авсныг сонсъё. Hi everyone. Hi, welcome. Сайн байцгаана уу? Давтай морилно. Намайг Дориан гэдэг. Та бүхнийг Кевинс дэх төгс өчид бурхны чуулганд угтан авахдаа баяртай байна. Энэ үзэгсэнтэй барилга 1920 онд баригдсан. Бид хүн бүрийг төгс өчид бурхны чуулганы Кевинс дэх салбартаа урьж хамтдаа бурхны үгийг уншиж түүнийг магтаж шүтэн мөрөхийг урьж байна. Амен. Чуулганы амьдралдаа Христэд итгэгчид төгс өчид бурхны үгийг уншиж туршлагын гэрчлэлээ чөлөөтэй хуваалцан янз бүрийн орны туршлагын гэрчлэлийн үед яг үтсний дараа дуу бүжгээр төгс өчид бурхныг магтлаа. And it all started when I first lost both of my grandparents. Дараа нь жаах төгс өчид бурхныг хүлээн авсан туршлагаасаа хуваалцлаа. Хэдэн жилийн өмнө тэрээр өвөө эмээгээ алдсны дараа маш их шаналж өөрийгөө мэдээгүйжүүлэхийн тулд тамхи татаж, арх ууж, үжлэгт явж эхэлжээ. Сүүлд нь тэр гэр бүлээ бахархуулахыг хүсэж, сагсан бомбог тоглож эхэлсэн ч гинтийн бэртлийн улмаас талбай дээр тоглох боломжгүй болжээ. Дараа нь тэр сургуульд сурж, бизнес эхлүүлэхээр оролцсон ч аль нь ч бүтсэнгүй. Тэрээр дахин сэтгэл гутрал, зөвхөрөлд автаж, амьдралынхаа зөв чигийг олж чадахгүй байжээ. Зүрх сэтгэл нь хоосорч, хөвж яваа мэт санагдаж байв.
Тэрээр амьдралын утга учирыг тунгаан бодож яагаад үргэлж бэрхшээл бүтлгүүтэлтэй тулгардаг вэ гэж гайхаж байсан ч хариулт олсонгүй. Нэгэн өдөр тэрээр онлайнаар тамийн дүр зургийг харуулсан видео үзсэн нь сэтгэлийг нь ихэд хөдлөгжээ. Би бодсон. Учир нь бичлэг дээр хүн уйлдсан бүх нүглийнхаа талаар тамхи татаж, элдв муу юм хийснээ ярьж байсан. Надад цохилт өгсөн зүйл гэвэл түүний хэлсэн бүхнийг би ч бас хийсэн байсан. Тиймээс би ийм газар руу явах юм гэж юу гэд айж залбирах явцдаа чангаар уйлж эхэлсэн. Энэ нь миний бурханд залбирсан анхны тохиолдол байлаа. Би урд нь хизээж бурханд залбирч байгаагүй. Тэр үед би уйлж бурханд хандан намайг уучлаач. Би там руу явахыг хүсэхгүй байна. Миний болон миний гэр бүлийн хийсэн бүх буруу зүйлийг уучлаач гэсэн. Хэсэг хугацааны дараа би магадгүй сүмд явж эхлэн өөрийгөө өөрчлөхөөр хичээх хэрэгтэй байх гэж бодсон. Тэгээд жаах нэг сүмд явсан. Гэхдээ цуглаанд оролцож, Библийг уншиж, залбирч, баптизм хүртснийхаа дараа урдын адил хിവэр ямар ч өөрчлөлтгүй байгаагаа мэдэрчээ. Сүүлдээ тэр чуулганд явхаа болж зүгээр л гэртээ Библи уншдаг болов. 2024 оны 12 дугаар сард нэг хятад эгч онлайн нөхөрлөлд урахад Бурхны ёроол түүнд иржээ. Эхний сэдвийн дараа миний сэтгэл бүрэн хөдөлсөн. Энэ үнэхээр өөр байсан, шин байсан. Би Бурхныг зүгээр л тэнгэр дээрээс биднийг харж байдаг, хизээж дэлхийд эргэж ирэхгүй гэж боддог байсан. Эзэн Есүсийн зургийг хараад би тэр яаж энд дахин ирэх юм бэ гэд энэ бүхний талаар тууралдаж байсан. Түүний сүнс хэрхэн бие махбодтой болдог. Библиэд хүний хүүгийн жинхэнэ утга зэргийг тэднийг ярихад энэ нь миний сонирхлыг үнэхээр их татсан. Би хөөх тэгэхээр Бурхан энд ирж чаддаг хэрэггүй. Тэр энд байж чадах уу гэхэд тэд тийм ээ гэсэн. Энэ намайг үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй болгосон. Гэхдээ түүнийг эргэж ирсэн гэж сонсоод би үнэндээ үүнийг хүлээж аваагүй. Яагаад гэвэл би хитрхи их айж байсан. Тиймээс би эн чин тэр миний хийсэн бүхнийг харсан гэсэн үг. Би ёстой том асуудалд орлоо доо гэд санаа зовж эхэлсэн. Нэг өдөр би Бурхны үгийн нэг хэсгийг уншиж байлаа. Тэгэхэд би өөрөөсөө байнга асууж байсан. Би яагаад амьдралдаа энэ бүх бэрхшээл бүтлгүүтэлтэй тулгарсан юм бол? Хэрв Бурхан үнэхээр эргэж ирсэн бол би яагаад амьдралдаа ийм олон бэрхшээл үтсэн? Яагаад хүссэндээ хүрч чадаагүйг хэлж өгч чадах ёстой гэд. Тэгтэл үнэндээ энэ талаар Бурхны үгийн нэг хэсэг байдаг юм. Би олоотхъя. Тогос хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Хүн зөвхөн хувь заяанд итгэдэг, бүр гүн гүнзгий мэдэрдэг байлаач хүмүүсийн хувь заяаг захирдаг бүтээгчийн дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч, дуулууртай дагаж, хүлээн авч чаддаггүй бол амьдрал нь эмгэнэлтэй байх болно. Энэ нь хий дими амьдрсан хэрэг бөгөөд амьдрал нь талаар өнгөрсөн байх болно. Тэрээр бүтээгчийн ноёрхол дор бууж өгч, жинхэнэ утгаараа бүтээгдсэн хүн болж, бүтээгчээр хүлээн зөвшөөрүүлж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, туулдаг хүн сөрөг хүлцэнгүй байдалтай биш, эерэг байдалтай байх ёстой. Тийм хүн бүх зүйл заяа тавилантай гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу зүрх сэтгэлдээ хүний бүхий л амьдрал бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хэмээх амьдрал хувь заяаны талаарх үнэн зөв тодорхойлолттой байдаг. Тэрээр туулж өнгөрөөсөн замаа эргэн харж, амьдралынхаа замналын үе шат бүрийг дурсан санахдаа замнал нь инхэл донголтой ч байсан, эсвэл өөгүй тэгшгэнж байсан, Бурхан алхан бүрд замыг нь залж чиглүүлж, зохицуулж байсныг ойлгодог. Бурханы нэгт нэмбай төлөвлөлт болон хянамгай зохицуулалт л хүнийг өөрийн мэдэлгүй өдий хүрэхэд хөтлсөн гэдгийг тэд ойлгодог. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, түүний авралыг хүлээн авч чаддаг байх нь хүний амьдралын хамгийн агуу ёроол гэдгийг тэд ухаардаг. Хэрвээ хүн хувь заяаны талаар сөрөг хандлага баримталдаг бол өөртөө зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцэж
дуулууртай хандлага байхгүй болохыг энэ нь нотолдог. Хүний хувь заяаг захирах Бурхны дээд эрхийн талаар хэрвээ хүн эерэг хандлагатай байвал өөрийн замналыг эргэн харах үедээ Бурхны дээд эрхийг үнэхээр туулах үедээ Бурхны зохицуулсан бүхнийг дуулууртай дагахыг жинхнээсээ хүсэж хувь заяагаа Бурхнаар зохион байгуулж Бурхны эсрэг тэрсэлгээ болох илүү их шийдвэртэй, итгэлтэй байх болно. Учир нь хүмүүс хувь заяа гэж юу байдгийг мэдэхгүй. Бурхны дээд эрхийг ойлгохгүй байх үедээ зүгээр л дур зоргоороо манан дунд тэмцэж, бүдчиж байгаа бөгөөд тэр аян хэтэрхий хэцүү, дэндүү зүрх зүсэн байдгийг тэд хардаг. Иймээс хүний хувь заяаг Бурхан захирдаг гэдгийг ухаарах үедээ ухаалаг хүмүүс нь хувь заяаны эсрэг цаашид тэмцэлдэж амьдралын зориг гэгчийг өөрсдийнхөө арга замаар эрэлхийлэхийн оронд Бурхны дээд эрхийг мэдэж хүлээн авч өөрийнхөө гараар сайхан амьдрал бүтээхээр оролцсон зовлонт өдрүүдтэйгээ салах ёс хийхээр сонгодог. Хүн бурхангүй, Бурхныг харж чадахгүй, Бурхны дээд эрхийг үнэхээр тодорхой мэдэж чадахгүй байх үед өдөр хоногуд нь утга учиргүй, үн цэнгүй, үгээр хэлхийн аргагүй шаналгаатай байдаг. Хүн хаанч байсан, ямар ч ажилтай байсан. Амьдрах арга зам болон зорж буй зорилго нь эцэс төгсгөлгүй ансрал, даван туулахын аргагүй зовлон шаналлаас өөр юу ч авчирдаггүй болохоор тэд өнгөрснөө дурсаж төвчдөггүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулууртай дагаж жинхэнэ хүмүүний амьдралд хүрэхээр эрэлхийлбэл хүн бүх гансрал зовлон шаналлаас айжмаар ангижирч хүний амьдралын бүхий л хоосон чанараас алгуур салж чадна. Тэр хэсгийг хараад яг л миний бүх амьдралыг тэнд биччихсэн юм шиг санагдсан. Яагаад гэвэл би яг тийм байсан. Би яг тэгж амьдарч байсан. Би хувь заяагаа өөрөө хянахыг хичээж, бүхнийг өөрийнхөөрөө хийж, Бурхны зохицуулсан зүйлийг хүлээн авахаас татгалцсан. Яагаад ийм их зовлон бүтэлгүйдэл туусан минь ойлгомжтой болсон. Эргээд харахад Бурхан ламайг алхам тутамж залж чиглүүлсэн. Би эдгээр зүйлийг туулаагүй бол өнөөдөр энд байхгүй байх байсан. Би одоо ч гэсэн хүссэн зүйлээ хөөцөлдөж хийсээр явах байсан. Би бүх бэрхшээл шаналлаараа дамжуулан Бурхны санаа зорилгыг харж чадсан. Тэр нь төгс хүчит Бурхан ирж шүүлтийн ажил хийж байгаа гэдэгт намайг үнэхээр итгүүлсэн. Энэ бол миний хуваалцах зүйл. Амен. Төгс хүчит Бурхны үг Жаа ахын зүрх сэтгэлийг гүнзгий хөдөлгөв. Тэрээр Бурхны санаа зорилгыг ойлгож, урдийн төөрөгдөл нь эцэстээ тайлагджээ. Бурхны үгийн услахаагаар Жаа ах улам сэтгэл хангалуун болж, Бурхны үгийн тайтгарал зоригжуулалтаар дамжуулан амьдралынхаа зөв чигийг олжээ. Дараа нэртэй нэгэн Христэд итгэгч мөн үнэн замыг ирж хайсан туршлагаасаа хуваалцлаа. 2005 оноос эхлэн Дориан ариун сүнсний ажлыг олохыг хичээсээр иржээ. Тэр олон шашны сүмд очисон ч бүгд ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тэрээр мөн байнга гайхдаг байв. Эзэн Есүс золин авралын ажлыг хийсэн байхад хүмүүс яагаад нүгэл үлцээр байдаг вэ? Байнга нүгэл үлддэг хүмүүс үнэхээр Тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? 2025 оны 8 дугаар сард тэрээр нэгэн онлайн нөхөрлөлд оролцож Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэсэн сайхан мэдээг сонсчээ. Тэрээр төгс хүчит Бурхны олон үгийг уншиж эцэст нь хариултаа олжээ. Төгс хүчит Бурхны үг маш олон үннийг бидний завхарсан зан чанарыг ч илчилсэн. Бид нүгэл дуух чанартайг би мэддэг байсан. Тийм учраас л бид аврагдаж Есүс Христийг аврагч гэдэгт итгэх хэрэгтэй байдаг. Тэгээд би тэгвэл Тэнгэрийн хаанчлал руу явна гэдгээ яаж мэдэх юм бэ гэж бодсон. Учир нь тэгсэн бол бид бүгд тийшээ явах байсан. Гэхдээ эзэн биднийг үнэхээр оруулах уу? Учир нь хэрэв бид түүний эсрэг дэрсэлж нүгэл үйлцээр байж чаддаг юм бол тэр яагаад биднийг Тэнгэрийн хаанчлалд оруулна гэж? Энэ бол миний үргэлж боддог байсан зүйл. Бурхан ариун бөгөөд зөвхт
Хэрэв бид ариусгалтын үйл явцыг туулаагүй бол Бурхан биднийг хаанчлалтаа яаж оруулах юм бэ? Ямар гутамшигт нүгэл илчлэгдэх бол гэсэндээ бид шүүлтээс айдагч. Энэ бол шаардлагатай алхам юм. Бурханы үгээс Дориан Бурханы шүүлтийн ажлын ач холбогдлыг олж харж завхарсан хүн төрлөختөн шүүлт тулснаар л цэвэрлэгдэж чадна. Тэгсэн цагт л Бурханд хүлээн зөвшөөрөгдөж Бурханы хаанчлалд орж чадна гэдгийг ухаарчээ. Гэнт бүх зүйл ойлгомжтой болсон. Үүний зэрэгцээ би хөөх эзэн үнэхээр иргэн иржээ. Одоо чи энэ баримтыг хүлээн авч чадна. Ямар алдарч суутай мэдээлэл гэж тэр үнэхээр иржээ. Эцэст нь биднийг нүгэл үйлдүүлдэг завхарсан зан чанарыг шийдвэрлэх арга зам олдлоо гэж батсан. Энэ үед л надад амар амгалан ирсэн гэж би боддог. Ачаа хөнгөрөх шиг л болсон. Учир нь би цаашид нүглийн боол болж сатаанд хүлэгдэхээ болно гэсэн үг. Хүмүүсийн хэдгээр гинжийг таслах. Сайн мэдээг сонссон хэн бүхэн гинжийг таслах гэж сонсох болно. Гинж эцэст нь тасарч сатан чамайг цаашид захирч чадахгүй болж чи үнэхээр чөлөөтэйгээр Бурханыг дуулууртай дагаж чадна. Эзэн Есүсийн хэлсэнчлэн та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгэрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Төгсгөжөд Бурханы үгээс Дориан энэ бол үнний сүнсний эрэлт мөн гэдгийг ялган таньжээ. Ямар ч хүн ариун сүнсээр хичнээн их гэгэрүүлэгдлээч тийм маягаар ярьж чадахгүй. Чи тэр үгэндх хүч чадал эрх мэдлийг ялангуяа тэдгээр нь зүрх сэтгэлийн чинь гүнийг урд нь хизээч хуваалцаж байгаагүй зүйлийг чинь ил болгож байхад чи үүнийг үгүйсгэж ерөөсөө чадахгүй. Хэрэв эдгээр үг Бурханаас ирээгүй бол тэр зүйлс яаж ил болох вүлээ? Бурханаас өөр хэн бидний зүрх сэтгэлийг мэдэх вэ? Бурханы үг маш олон зүйлийг ил болгосон. Би яагаад юмыг хойшлуулдаг юм бэ? Эсвэл яагаад нүүр тулахыг хүсэхгүй зүйлээ хойш тавьж тэр дороо шийдвэрлэхийг хүсэхгүй юм бэ гэж гайхдаг. Урд нь би энийг зүгээр л жаахан муу зуршил гэж боддог байсан. Энэ нь бүгд сатаанлаг зан чанар. Сатааны арга мэхний нэг хэсэг гэдгийг би хизээч ухаараагүй. Яг тэр үед л би үнэхээр ойлгосон. Хөөх, надад ангижрах ёстой зүйл их юм байна даа гэв. Сурах ёстой зүйл олон байгааг ухаарсан юм. Бидэнд өөрсдийн үзэл төсөөлөл байдагч төгс үжид Бурханы үгийн хоёрхан хэсгэл энэ бүхнийг тодорхой болгодог. Тэр бол гарцаагүй эргэн ирсэн эзэн Есүс. Түүний илэрхийлж буй зүйл бол үнэн. Тэр үннийг илэрхийлдэг бидэнд үннийг өгөхөөр ирсэн. Төгс үжид Бурханы үгээс Дориан нүглийн боолчлоос ангижрах замыг олжээ. Тэрээр төгс үжид Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болж эцэст нь эзнийг ухтан авчээ. Эцэст нь тэрээр төгс үжид Бурханы үгийн хоёр хэсгийг бүгдтэй хуваалцлаа. Төгс үжид Бурхан ингэж хэлсэн байдаг. Бурхан хүн хоёрыг энэ тэнцүү мэд ярьж болохгүй. Түүний мөн чанар болон ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй мэдгэд бэрхтээ юм. Хэрвээ Бурхан хүн төрлөختний дунд бичлэн өөрийн ажлыг хийж, өөрийн үгийг хэлээгүй бол юу ч боллоо гэсэн хүн Бурханы санаа зорилгыг хизээч ойлгож чадахгүй байх байлаа. Тэгвэл бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл түүний сайшаалыг хүртэж чадахгүй байх байв. Хэрвээ Бурхан ажиллаж эхлэхгүй бол хүн хичнээн сайн ажиллаач гэсэн бүгд хий тэмээ болно. Учир нь Бурханы бодол үргэлж хүний бодлоос дээгүүр байх ба Бурханы мэрэгэн ухааныг ямар ч хүн ухан ойлгож чадахгүй. Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн. Чи эдгээр үгийг хүлээн авч чадахгүй байж магад. Тэдгээр нь чамд сонин санагдаж магад боловч төрөлхийн чанараа бүү илчилгэж би чамд зөвлөе. Учир нь одоо Бурханы өмнө зөвхт байдлын төлөө үнэхээр өлсөж сангалах хүмүүс л үннийг олж авч чадах ба үнэхээр үнэн сүсэгт хүмүүсийг л Бурхан гэгэрүүлж залж чиглүүлж чадна. Амен. Христэд итгэгчид ийм бодит туршлага, ойлголтод сэтгэл хөдлөн
хамтдаа дуулж бүжиглэн төгс хүчит бурхныг магтаж, эцсийн өдрүүдийн авралыг авчирсныхан төлөө түүнийг магтаж, тэдний хатсан зүрх сэтгэл бурхны үгээр тэтгэгдлээ. Цуглаан дуусны дараа Пенсильвани, Нью-Йоркийн Христэд итгэгчдээс манай сурвалжлагчид ярилцлага авчээ. Гэр бүл тавтай морил Хуан ахаа. Та төгс хүчит бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдгийг яаж мэдсэн бэ? Түүний эрх мэдэлтэй үгээр дамжуулан унших болгондоо би тэдгээрээс ямар нэгэн зүйл олж авдаг. Би өөрийнхөө тухай, өөрт минь байдаг гэж хизээч мэддэггүй байсан завхарсан зан чанарынхаа тухай маш их зүйлийг мэдэж авсан. Энэ үг үнэхээр эрх мэдэлтэй. Би төгс хүчит бурхныг олсондоо маш их өрөөгдсөн. Би энэ үед төрснөрөө маш их өрөөгдсөн. Учир нь өнгөрсөн үеийнхэн энэ шинэ үннийг сурч чадаагүй. Би 10 тайгаасаа хойш сүмд яваагүй. Католик шашинд бүх зүйл яг л зан үйл, хэвшил шиг байдгийг би мэднэ. Чи үнэндээ хизээч юу ч сурдаггүй. Тэд юу хийх, яаж хийх гэх мэтийг л хэлдэг. Төгс хүчит бурханд итгэх нь маш өөр, маш даруй болгодог. Чи онлайнаар орж үүрэг гүйцэтгэж болно. Видеонууд олон мянган магтан дуу бий. Ийм чуулган байдаггүй. Хүн бүр чамд тусалдаг. Надад асуулт байвал би нэг их ч юм уу ах руу залгаж тэд надад хариулдаг. Үүнийг би өмнө нь хизээч мэдэрч үзээгүй. Энэ бол гайхалтай туршлага. Энэ нь миний бүх амьдралыг сайн сайхан болгож өөрчилсөн. Намайг Алиса Редфорд гэдэг. Би Пенсильвани мужийн Бэтлехемд амьдардаг. 2024 оны 7 дугаар сараас хойш төгс хүчит бурхны чуулганд байгаа. За Алиса ихчээ, та төгс хүчит бурхныг хүлээн авах явцдаа ямар нэгэн онцгой зүйл мэдэрсэн үү? Тийм ээ. Би гүн гүнзгий дотоод амар амгалан мэдэрсэн. Миний хэлж чадах зүйл гэвэл чуулганд нэгдснээсээ хойш би өөрийгөө таньж мэдэж эхэлсэн. Учир нь би төгс хүчит бурхны үгийг уншиж, өөрийгөө үнэхээр таньж сурч, ариун сүнс яаж бидний дотор ажиллаж, бидний зан чанарыг өөрчилдгийг сурч байгаа. Миний амьдрал төгс хүчит бурханд итгэхэд төвлөрдөг. Энэ нь миний амьдралын энэ тэргүүний зүйл. Махан биеийн хүслийн талаар би ботгоо байсан. Миний амьдрал үндсэндээ өөрчлөгдөж, миний зан чанар айжмаар өөрчлөгдсөн. Алиса ихчээ, одоогоор төгс хүчит бурхны үгийг уншиж түүнийг дагснаар таны мэдэрсэн хамгийн том өөрчлөлт ашиг тус юу байв? Тийм ээ. Миний хамгийн том өөрчлөлт бол өмнө нь хэлснээр миний завхарсан зан чанар цэвэрлэгдсэн. Төгс хүчит бурхны үгийг уншсанаар би ариун сүнс миний дотор ажиллаж байгааг мэдэрч, миний амь өөрчлөгдсөн. Бүх зүйл эерэг болсон. Би энэ гайхалтай чуулганы гэр бүлдээ хайртай. Би цуглаан балганыг дэсэн ядан хүлээдэг. Та мэдэн дээ. Би цуглаан хөтэлдэг үнэхээр гайхалтай ах эгч нарыг мэднэ. Тиймээс бурхныг магтъя. Өнөөдөр аль ах эгчийн туршлага таны зүрх сэтгэлийг үнэхээр хөдөлгөв? Жаа ахын гэрчлэл миний сэтгэлийг үнэхээр хөдлөгсөн. Бид хоёр хоёулаа эрэхтэй. Би ахын гэрчлэлийг ойлгож төсөөлж чадна. Яг адилхан гэж хэлж чадахгүй ч би үүнтэй төстэй зүйлийг туулсан. Төгс хүчит бурхны бидэнд зааснаар бид зовж, янз бүрийн зүйл бүтлгүйтэл шалгалтыг туулна. Гэхдээ эдгээр гай зовлонгоор дамжуулан бид өсөж чадна. Амен. Тэгэхээр та өмнө нь бас эзэн Есүст итгэдэг байсан, тийм үү? Тийм ээ. Чи ердийн сүмд нэг л тойрогт амьдардаг. Чи залбирч, бурхан намайг уучлана гэж боддог. Тэгээд чи явж дахин нүгэл үлддэг. Энэ бол дуусахгүй тойрог. Жигшүүртэй тойрог. Учир нь чи ариусгагдаж засагдахгүй. Чиний аврал эрсдэлд ордог. Чи үүгээр дэнчин тавьж байна. Харин чи төгс хүчит бурхны чуулганд цуглаанд оролцох үедээ түүний үгийг туулдаг. Нэгүслийн эрен үеийн бүх гайхамшиг, хүчит үйлс,
нууцыг төгс хүчит бурхан бидэнд тодорхой тайлбарлаж өгдөг. Тэр бидэнд үннийг авчирч мөн чанараа илчилдэг. Энэ бол бидний дотор амьдрах ёстой үнэн юм. Тэгэхээр одоо та үнэнийг олж чадна, тийм үү? Тийм ээ. Яг тийм. Би энэ үйл явцад дуртай. Та бурхныг болон бурхны гэрлийг хайж өөрийн шалгалт гай зовлонг туулж байх үедээ төгс хүчит бурхны үгэнд үнэхээр найдаж түүнийг ирж хайвал тэр чамаар өөрийгөө олуулна. Энэ бидний хийж чадах хамгийн сайн зүйл юм. Амен. Манай сурвалжлагчдын Нью-Йорк, Пенсильвани дахь 2 чуулганы амьдралаас хийсэн өнөөдрийн шууд сурвалжлагаар дамжуулан бид төгсөчд бурхны чуулганы Христэд итгэгчид чуулгануудад хандсан ариун сүнсний айлдварыг сонсож бурхны үгийн байнгын хангалт удирдамжийг хүлээн авч байгааг харлаа. Тэдний хоосон зүрх сэтгэл тижээгдэж зүрх сэтгэл нь жаргалаар дүүрч цаашид төөрч бодлохгүй ертөнцийн зугаа цэнгэл өдөөлтийг хөөцөлдөхгүй болсон. Бурхны үгэл хүн төрлөختөнд тулгардаг бүх асуудлыг шийдвэрлэж чадна. Бурхны өмнө амьдарснаар л жинхэнэ амар амгалан баяр баясгалан олж чадна гэдгийг тэд зүрх сэтгэлээсээ мэдэрч эхэлсэн. За, өнөөдөртөө ингээд доослаа. Үзсэнд баярлалаа. Дараа уулзцгаая.